боловсруулах замыг гэмтээгээд байгаагаа хасаад за 7 хоногийнхаа сүүлийн өдрүүдэд 4 дахь юм уу эсвэл заримдаа 5 дахь өдөр явуулдаг эрүүл мэндийн цуврал хотоодоо эмгүү ангаа гэдэг зөвлөгөөний өнөөдрийн бичлэг эхэлж байна. За өнөөдрийнхөө бичлэгийн сэдвийг би уржигдар тавьсан байгаа. Сөөргөөтэй хүн ямар хоол идэж болохгүй вэ гэдэг ийм сэдвээр тавьсан. За тэгэхээр сөөргөөтэй хүн гэхээр ерөөсөө түүх залгуурын сөөргөөч байна, улаан хоолойн сөөргөөтэйч байна. Аль ч тохиолдолд хэрэглэнэ гэсэн үг. Одоо энэ өгж байгаа зөвлөгөө хүчинтэй гэсэн үг. Тэгэхээр хэрвээ та сөөргөөтэй бол нэмэх тавиарай. Олон хүн сөөргөө энэ үзэж байгаа хүмүүс дотор олон хүн сөөргөөтэй байна уу? За бүгдээрээ сайн байцгаана уу? Өдрийн мэнд дуламжав ганц цэцгээ. За яриад явчих. Тэгээд хүмүүс маань дараа нь лайв хадгалчих учраас өөрийнхөө боломжтой цагтаа зөвлөгөөгөө сонсоорой. Зарим хүмүүс бас зөвлөгөөгөө өчигдөр явуулсангүй юу, хизээ явуулах вэ гэд биднэрт холбогдчихсэн. Ер нь бол 7 хоног болгон явж байгаа энэ зөвлөгөөг олон хүн сонсдог юм байна. Эргээд хариу бас биднэрт эргэх холбоогоор мэдэгдэж байгаа. Тэгэхээр цаг гаргаж бэлдэн явуулж байгаа энэ мэдээлэл нь та бүхэнд хүрээд бас тодорхой санаа аваад өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд явж байгаад бид нар бас их баяртай байгаа. За тэгэхээр улаан хоолойн сөөргөө, түнх залгуурын сөөргөөтэй хүмүүс маань ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй вэ гэж. За тэгэхээр хамгийн урьдаа та нарт би нэг зүйлийг хэлье. Хүмүүс бол ер нь яг ийм хоол нэгтгэн, хоёрдох нь, гуравдах нь, дөрөвдөх нь гэд хэрэглэж болохгүй шүү. Нэгтгэн, хоёрдох нь, гуравдах нь, дөрөвдөх нь гэд ингээд ийм хоолол хэрэглэн шүү гэсэн нэг тийм яг тодорхой хоолны одоо хүнсний бүтээгдэхүүний төрөл яг тодорхой хоолны жорол их асуудаг. Энэ талаар их сонирхдаг. Гэхдээ нэг зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр бүх хүн өөр бие махбодтой. Тэгэхээр тухайн хүнийхээ амьдралын хэв маягууд нь өөр байгаа. Тэр хүний биеийн байдал нь өөр байгаа. Нас нь өөр, тийм ээ, хүүс нь өөр. За тэгээ хаана амьдарч байна? Юу идэж ууж байна? Гэсэн энэ бүхэн бол тэр тухайн хүний одоо юунд хамаарах учраас одоо хоолны дэглэмд хамаарах учраас яг ийм л хоол идэх гэсэн тийм хатуу хоолны дэглэм бол байдаггүй. Тийм учраас яг тухайн хүндэл тохирсон хоолны дэглэмийг бол ер нь гаргуулж авах нь дээр байдаг. Дээр нь ерөнхийдөө яг нийтлэг олонхот нь тохирдог тийм хүнсний бүтээгдэхүүн тохирдгүй хүнсний бүтээгдэхүүн нь юу вэ гэдгийг ерөнхий мэдээллийг л аваад тэрэн дээрээ яг танд өөрт нь аль нь тохироод байна тэрийг аваад тохирохгүй байгааг нь бол орхиод өөрөөр хэлбэл авах гээхийн ухаанаар л явах хэрэгтэй юм байгаа шүү. Тэрийг би урьдаад хэлчихье. Ер нь бол ингээд энэ лайвын зар тавихад одоо 300-400 гаруй хүн бол энэ талыг сонирхож байсан. Тэгээд тэр хүмүүс маань за бүгднгийн сайхан жагсаагаад бичээрэй. Ямар хоол идэх вэ? Ямар хоол идэхгүй вэ гэдгийг бичээрэй гэсэн иймэрхүү хандлагатай байгаад байгаа. Тэгэхээр энэ хандлагыг бол өөрчлөх ёстой юм байгаа шүү. Тийм учраас тань тохирж байгаа юм өөр хүн тохирохгүй байж болно. Эсвэл бусдад тохирж байгаа тэр хоолны дэглэм амьдралын маяг танд огт таарахгүй байж болдог. Тэгэхээр та өөртөө тохирсон тэрхүү хоолны дэглэмийг гаргахын тулд өөрийнхөө биеийг маш сайн ажиглах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр улаан хоолойн сөөргөө, түнх залгуурын сөөргөөний үед одоо ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа, эмийн эмчилгээч байна уу, эмийн бос эмчилгээч байна уу, ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд өөрийнхөө хоолны дэглэмийг өөрчлөхгүйгээр тэгээд амьдралын хэв маягаа өөрчлөхгүйгээр
хизээж танд зовир багсахгүй, хизээж таны өвчин илаарширч та ангаагдахгүй. Тийм учраас та одоо өнөөдрийнхөө одоо уржигдрын тийм ээ эсвэл 1 жилийн өмнөх эсвэл 5 жилийн өмнөх л идчихсэн хоолоо идээд тэр үеийнхээ амьдралын хэв маягаар явж байгаа болвол өнөөдрийн биеийн байдал нь хэрвээ тань зовир өгөөд сөөргөө үүссэн байгаа бол та тэр 5 жилийн өмнөх, жилийн өмнөх, сарын өмнөх хоололсоор л байвал эн чинь таны дараагийн жилийн дараах 5 жилийн дараах эрүүл мэндийн байдал яг л ийм хэвээрээ байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр та тэр өнөөдрийн эрүүл мэндийн асуудал танд таалагдахгүй байгаа бол, зовиртой байгаа бол та юугаа солих ёстой вэ гэхээр тэр өмнөх хоолны дэглэмээ, тэр өмнөх амьдралын хэм маягийг өөрчлөх ёстой. Тэгжээж та одоо эдгэрнэ, тэгжээж таны эд эрхтнүүд маань шинжлэгдэн, эд эрхт маань нөхөн сэргээгдэн. Тийм учраас энэ дээр одоо хоолны дэглэмийг барихгүйгээр амьдралын хэм маягаа өөрчлөхгүйгээр сөөргө гэдэг өвчнөөс та салах боломжгүй шүү гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр эмийн эмчилгээч бай, эмгүү эмчилгээч бай, ямар ч эмчилгээний дараа хоолны дэглэм хамгийн чухал байдаг. Ерөөсөө эмчилгээний бол 50-аас дээш хувь гэж хэлж болно. Ер нь бол эмчилгээний тал хувь нь та хоолны дэглэмээс л хамаарна. За харьцангуй сүүлийн үед бол одоо энэ техник технологи хөгжөөд бид нар янз бүрийн зөвхөн Монгол дээр биш гадаадын олон орны их усүрүүдээс амьдралын зөв хэв маягийн талаар, эрүүл хоолтын талаар мэдээллийг бол авдаг болчихсон байгаа. Энэ нь бол сайшаалтай. За гэхдээ бас энэ явж байгаа мэдээлэл, сошиалд явж байгаа мэдээллүүдийг ерөнхийдөө ингээд шүүлтүүртээ авч үзэх хэрэгтэй. Яг бүгднгийн ингээд биччихсэн л бол үнэн гэд ингээд бас шууд хэрэгжүүлж болохгүй. Тэр бичсэн их усүр нь яг нотлогоотой, дээр нь шинжлэх ухааны үндэстэй байна уу гэсэн ийм тэр цаад бас өөрөө бас шүүлтүүрээ хийж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд бичсэн болгоныг зарим хүмүүс ингээд хэрэгжүүлээд өөрийнхөө ходоод гисэн дулам их ачаалал өгөөд явдаг нь ер нь харагддаг. Бид нар дээр ирээд үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд ч гэсэндээ яг тиймэрхүү ойлголт ер нь нэлээд түгээмэл байдаг юм байна гэдг нь анзаарагдсан. Тийм учраас альва мэдээлэлд хандахдаа илүү шинжлэх ухаанч байхыг та бүхнээс бас хүсмээр байна. За тэгэхээр бүх хүн таардаг хоолны жор гэж бол байхгүйгээ би түрүү хэлсэн тийм ээ. Тэгэхээр таны бие махбод өөр байгаа, таны иддэг хоол өөр байгаа, хүн болгоны ходоод гэж бол янз бүр байгаа. Тэгээд тийм учраас танд өнөөдрийн өгч байгаа зөвлөгөө бол одоо энэ хүнсийг хэрглэж болохгүй гэсэн энэ зөвлөгөө бол ерөнхий зөвлөгөө юм байгаа шүү. Тэгэхээр нэгдүгээрт болохоор сөөргөтэй хүн өөрийнхөө одоо ходоод гидсийг цочроогоод байгаа, хоол шингээлтэд саад болоод байгаа тэр зүйлээ олж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр та нөгөө хар жагсаалт гаргана гэдэг шиг хар цагаан 2 жагсаалт гаргаад хар жагсаалтанд юу бичих үү гэхээр тухайн эзэн хоолыг одоо тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээр таны одоо сөөргөө зовир улам нэмэгдээд байдаг. Таны ходоод гэж улам хямраад байдаг. Тэр хүнсний бүтээгдэхүүнээ та олж илрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр тэр нь зарим хүний хувьд одоо гурилан бүтээгдэхүүн байж болно. Гурилан бүтээгдэхүүн идэхээр цээж хорсоод байдаг гэж маш олон хүмүүс хэлдэг. Хэрвээ тэгж хэлж байгаа бол та өдөр болгон тэгэл гүрийгээд л нөгөө цээж чинь хорсгоод байгаа гурилан бүтээгдэхүүнээ идээд байх нь бол маш буруу юм байгаа штэ. Тэгэхээр гэтэл зарим хүнд гурилан бүтээгдэхүүн идэхээр ерөөсөө миний одоо цээж хорсдоггүй, сөөргөөний шинж тэмдэг илэрдэггүй гэж байдаг тийм ээ. Тэгэхээр хүн болгонд өөр байдаг нь эндээс бас харж болох юм. Тэгэхээр сөөргөөтэй хүмүүс нэгдүгээрт ходоод гидсний үйл ажиллагаанд саад болоод хоолны шингэцийг удаашруулад байгаа. За хоол боловсруулах замын салстыг гэмтээгээд байгаа тэр бүхнээс нэг номерт давын өмнө татгалзах хэрэгтэй. Ерөөсөө тэр бүтээгдэхүүн хэрвээ тань тохирохгүй байгаа бол та гүрийгээл тэр бүтээгдэхүүнийг хэрэглээд байхгүй. Ерөөсөө л тэрийг хоолныхон одоо найрлагнаас, хоолныхон жороос, бүрэлдэхүүнээс бүр аваад хаях хэрэгтэй, хасах хэрэгтэй. Нэгт. За хоёрт болохоор таны хоолны шингэцийг сайжруулад байгаа
тэр хүнсээ бас олоод цагаан жагсаалтанд оруулж бичих хэрэгтэй. Тэгэхээр хар жагсаалт, цагаан жагсаалт хоёроо гаргаж бичээд за тэр нь болохоор бас жоохон өөрчлөгдөж байж болно. Өнөөдөр одоо жишээ нь танд идэхэд ямар нэгэн завир өгөөгүй мөртлөө одоо 7 хоногийн дараа тухайн бүтээгдэхүүнийг идэхэд завиртай санагдаж болно штэ. Тэгвэл тэрийг бас ингээд тухайн үед нь бас тэмдэглээд яваад байна гэсэн. Тэгэхээр хоол боловсруулах замыг гэмтээгээд байгаагаа хасаад хоолны шингэцийг сайжруулад таны ходоод гисэнд ямар нэг ачаалал өгөхгүй байгаа тэр хүнсний бүтээгдэхүүнээ та бас мэдэж авах хэрэгтэй. Энэ зөвлөгөө бол бас их суур зөвлөгөө болдог байгаа. За тэгэхээр миний өнөөдрийн ярих гэж байгаа мэдээлэл гол нь ходоод гис хоол боловсруулах замыг зочроогоод байгаа салтуудыг нь гэмтээгээд байдаг тэр хүнсний бүтээгдэхүүн дээр илүү төвлөрч ярих гэж байна. За тэгэхээр олон эмч нарын, за олон эрдэмтэн, судлаач нар, хоол зүйчдийн өгдөг зөвлөгөөгөөр бид нар наад захын одоо сөөргөтэй хүний хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүний төрлийг бол мэддэг болсон шүү дээ, тийм ээ. За үүнд одоо жишээ нь юу орох вэ гэхээр жишээ нь сөөргөтэй хүмүүс бол цээж хорсдог хүмүүс халуун ногоотой хоол эргэлэхгүй, өөх тостой, шарсан, хуурсан ийм хоолноос татгалзах хэрэгтэй. Дээр нь хүчил их агуулсан, тийм ээ. Хүчиллэг одоо өөрөө хүчиллэг эсвэл ходоодонд ороод ирэхээр хүчиллэг болдог тэр хүнсний бүтээгдэхүүн уух зүйлээс татгалзах хэрэгтэй. За тэгээ цаашлаад давсалсан, даршилсан, утлахтай энэ бүх хүнсийг бол хэрэглэхгүй байх ёстой. Тэгээд хийжүүлсэн бүх төрлийн шингэн зүйлийг за тэгээ цаашлаад кофеин агуулсан одоо кофе, өтгөрүүлсэн цай гэх тийм ээ энерги ундаа гэд эднэрийг бол хэрэглэхгүй гэдгийг ер нь бол баг энэ сөөргөтэй хүн болгон мэддэг болцсон. Тэгэхээр энийг бол маш их ярьж гин тийм учраас энийг бол би ярихгүй. Одоо энэ талаар бол би дэлгэрүүлж ярихгүй. Тэгэхээр энээс арай өөр бид нар өдөр тутамдаа хэрэглээд байдаг. Тэгсэн хэрнээ түүнийгээ яг энэ сөөргөндөө илүү одоо энэ хоол боловсруулах замд маань цочроо өгöd байгаа. Тэр тэгтээ мэдхгүй яваад байгаа тэр хүнсний бүтээгдэхүүн дээр өнөөдөр түлхүү ярих гээд байгаа. Илүү одоо өдөр тутамдаа хэрэгэлдэг өргөн хэрэглээний бараа дотроос одоо хүнсний бүтээгдэхүүн дотроос бидний ходоод гидсийг зочроодог тэр хүнсний бүтээгдэхүүнийг бол би одоо өнөөдөр ярих гэж байна. За тэгэхээр саяны дөрөвний дуурьдсан тэр бүтээгдэхүүнээс гадна өөр ямар өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээр таны одоо цээж хорсдог вэ? За энд байгаа хүмүүс бичээрэй. Ямар хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхэд өдөр тутамд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхэд таны цээж хорсох, аюулхай орчим өвдөх, за тэгээ ходоод халуун дүүгөх, тийм ээ, хоолоо бачуурах, хоолоо горох, торох гэх мэтчлийн ийм завир танд илэрдэг бай. Тэр хүнсний бүтээгдэхүүнээ та бичтэй. За тэр бүтээгдэхүүн нь олон хүнд нийтлэг байна уу? За өнөөдрийн миний зохин одоо гол дурдах гэдэг тэр хүнсний бүтээгдэхүүн бас энэ бичигдхэн үү харъя. Тэгэхээр энд оролцож байгаа хүмүүс маань бас энэ лайвда идэвхтэй оролцоод бичээрэй. Ямар өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхээр таны цээж хорсоод байгаа вэ? За дүрс хэвэн байна уу? Шууд шалахгүй орцсон штэ. Баахан ярьж ирсэн чинь за өдрийн цагаар хүмүүс бас завгүй, зарим нь ажиллаа хийгээд, зарим нь машин бариад завгүй байгаа мó нэг ч хүн бичихгүй лээ. Тэгэхээр ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээр таны цээж хорсдог вэ гэсэн асуултыг би тавьсан. Өргөн хэрэглээний одоо нөгөө халуун ногоог бол хүн өдөр болгоны хэрэглээд байхгүй тийм ээ. Тэгэхээр хийжүүлсэн ундааг бол өдөр болгон нэг уугаад байхгүй, хаяа нэг уулуудаг. Тэгсэрнэ тэднийг хэрэглэхгүй зүгээр өдөр тутамдаа хэрэглэдэг махсуу одоо юу гэдгийг талах дараагаа хэрэглэж яхад чээж хорсдог хүн байна уу? За байгаа бол тэр хүнсний бүтээгдэхүүнээ бичээрэй. За цаг хэмнээд би тэгвэл цааш нь үргэлжлүүлээд явчих. Та нар тэгээд бичээд байгаарай, дундуур нь би бас харчнаа. За тэгэхээр сөөргөтэй хүний хэрэглэж болохгүй одоо ихэнх тохиолдолд хүмүүс цээжийг илүү хорсгоод сөөргөг улам одоо өдөөгöd байдаг ийм хүнсний бүтээгдэхүүн одоо Монгол хүний хувьд хамгийн хэрэгэлдэг өргөн хэрэглээний хамгийн хэрэгэлдэг 5 бүтээгдэхүүн байдаг аа.
За энэ 5 бүтээгдэхүүнийг нэрлээд явчих. За нэгдүгээрт бол сүү бүтээгдэхүүн байгаа. Сүүн бүтээгдэхүүн. Ялангуяа сүү. За тэгэхээр сүү хэрэглэхээр цээж нь хорсдог хүмүүс байна уу? Цээж одоо заавал ганцхан цээж хорсох биш шүү. Ерөөсө сөөргөөний үед бол ганцхан цээж хорсдгүй. Өөр завирууд бас өгдөг. Одоо тавгүй болдог. За дарсан ногоо гэж юм, хуурай идэх юм гэж юм. За дарсан ногоо гэдэг маань өөрөө уг сус хийдэг. Одоо хүнсний цуу хийдэг учраас мэдээж энэ маань цээж хорсгодог. Тэгэхээр энийг хэрэглэхээр хорлмаа бадарчин цээж нь хорсдог юм байна. Ганц цаг барамсай дээр болохоор хуурай идэх юм гэж юм. За хуурай идэх юмыг дэлгэрүүлээд бичээрэй. Яг ямар хуурай идэх юм? Одоо цагаан талах юм уу, хар талах идэх юм уу, хөх тарианы талах идэх юм уу? Яг ямар хуурай идэх юм дээр илүү цээж нь хорсоод байна. Ганц цаг барамсай тэрийгээ бас бичээрэй. Тэгэхээр энд идэвхтэй оролцоод ингээ бичээд байсан хүнд бол маш сайн үлддэг юм байгаа шүү. Ер нь ингээ хоорондох харилцаа холбоо гэдэг бол зүгээр нэг юмыг сонсоод өнгөрснөөс илүү тухайн хүнд илүү ойлгогддог, илүү хоногшиж үлддэг байгаа. Тийм учраас харилцаад яваарай. За сүүн бүтээгдэхүүн бол хэрэглэхээр бие тавгуурхдаг ийм хүмүүс байна уу? За тэгэхээр сүүтэй юм хэрэглэхээр илүү ингээд цээж хорсоод байдаг. За тэгэхээр сүүн бүтээгдэхүүн бол бас энэ сөөргөөтэй хүмүүсийн хязгаарлагдмал хэрэглэх одоо ийм хүнсний бүтээгдэхүүнд ордог. За гэхдээ зарим хүнд бас зүгээр байх тохиолдол байна. Заримд нь бол илүү бас зовир өгдөг. Одоо жишээ нь манай дээр иржсэн нэг хэрэглэгч бол сүү ерөөсө хэрэглэж чадахгүй. Сүүтэй цай авах юм уу сүү уусны дараа гидсэн маш их дүүрдэг, унгуулдаг, тэгээд гүйлэгдэг. Тийм учраас би ерөөсө сүү хэрэглэдэггүй маа гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ үнэний сүүн дээр бол тийм завир илрээд байдаг. Үхрийн сүүтэй үнэний сүүн дээр тийм завир илрээд байдаг мөртлөө тухайн хүний хувьд одоо ямааны сүү ухаар зүгээр байсан гэж байгаа. Тэгэхээр эндээс бид нэр юг харж ийн гэхээр хүнсний бүтээгдэхүүнд тухайн хүний бие махбодод зохицдгүй хүнс гэж бол байдаг аа. За тэгэхээр бид нар энэ талаар бол одоо өнөөдөр нэлээд дэлгэрэнгүй ярина. Тэгэхээр хүнсний үл зохицол гэдгийн тухай би ярих гээд байгаа. Тэгэхээр сөөргөөний ялангуяа түнхний сөөргөөний үед бол энэ хүнсний үл зохицол бол сөөргөөг үдэх хамгийн хүчтэй юм нөлөө болдог байгаа шүү. За тэгэхээр сүүн бүтээгдэхүүн байна. За мөн гурилан бүтээгдэхүүн байна. За гурилаар хийгдсэн бүх бүтээгдэхүүн одоо бид нар гурилаар юу хийдэг вэ гэхээр одоо талах, боорцог, нарийн боо, бялуу, за тэгээд гоймон тийм ээ. За тэгээд өөр одоо гурил оролцсон бүхэл юм оролцсон. Одоо жишээ нь зарим одоо бидний гурил байхгүй гэж бодож байгаа хүнсний бүтээгдэхүүнд хүртэл гурил орсон байдаг. Тэгэхээр энэ гурилнаас болж гурилан бүтээгдэхүүнээс болж сөөргөө улам өдөөгддөг ийм хүмүүс байдаг. За тэгэхээр нэгдүгээрх нь сүү, хоёр дахь нь гурил болон гурилан бүтээгдэхүүн байдаг. За гурав дахь нь болохоор өндөг байгаа. За энэ нэрлээд байгаа бүтээгдэхүүнийг хэрвээ та нар анзаарах юм бол ихэнх нь дандаа уурагтай бүтээгдэхүүн явж штэ. Сүү гэдэг бол уургаар баялаг байгаа. За гурил одоо үр будаа гэж байдаг. Тэгэхээр үр будаа гэдэг бол өөрөө ургамлын бас уураг явж яадаг байгаа. За өндөг байна. Өндөг гэдэг бол өөрөө уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн байгаа. За цаашлаад шар буурцаг гэж байдаг. Тэгэхээр шар буурцаг бид нэр сой гэж ярьдаг штэ. Тэгэхээр шар буурцаг орсон хүнсний бүтээгдэхүүн. За одоо ихэнх амтлагчууд бол бүгдээрээ шар буурцаг орсон байдаг. Одоо сой, соус гэдэг бид нар одоо өргөн хэрэгэлдэг ийм цуунууд байдаг штэ, хоол амтлагдаг. Тэд нар бол бас энэ сөөргөөтэй хүмүүсийн хувьд сөөргөөг улам их эрчимжүүлдэг, улам их өдөөдөг ийм хүнсний бүтээгдэхүүн бол шар буурцаг байгаа. За дараагийн нэг бүтээгдэхүүн бол самар байгаа. За самар бол бас энэ сөөргөөг өдөөдөг гол одоо юу байгаа. За энэс өөр бол цаашлаад бас олон сөөргөөтэй хүмүүсийг хэрэгжилж болохгүй аль болохоор зайлсхийх ийм бүтээгдэхүүнүүд байдаг. Гэхдээ тэр болгон монгол хүмүүс бас хэрэгэлдэггүй юм бүтээгдэхүүн биш учраас би энэ дээр голчлоод монгол хүмүүсийн хэрэгэлдэг сөөргөөг дэгжээдэг ийм хүнсний бүтээгдэхүүн дээр илүү төвлөрөөд ярих гэж байгаа. За тэгэхээр таны бие тухайн хүнсний бүтээгдэхүүн зохицож байна уу, зохицохгүй байна уу гэдгийг тодруулахын тулд ерөнхийдөө хоёр арга байдаг. За нэгдүгээр арга нь болохоор шууд цусны шинжилгээ өгнө. За энийг бол лабораторид өгдөг. Тэгэхээр яг Монголд бол одоо бүх лабораториуд хийгдэж гин үгүй юу? Тэрийг бол би сайн мэдэхгүй байна. Ямар ч сан хийдэг лаборатори бол байдаг. За тэгэхээр тэр лаборатори болохоор хүнсний үйл зохицлыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл хүнсний үйл зохицол гэдэг маань
таны дархлааны одоо тогтолцоо тэр хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээр илүү ингээ эрчимждэг тэр өөрөөр хэлбэл IgG гэдэг ийм үзүүлэлт байдаг. Өвөрмөц юм дархлааны эсрэг биетийг үзүүлэлт байгаа. Тэгэхээр тэр үзүүлэлтээр нь тухайн хүнсний бүтээгдэхүүн таны бие зохицож гинөө зохицохгүй байна уу гэдгийг үзүүлэлтээр гаргадаг ийм арга байгаа. За энэ арга нь болохоор ерөнхийдөө бас нэлээд өртөг өндөртэй одоо жишээлбэл хүнсний нэг бүтээгдэхүүн дээр л танд зохицохгүй юу гэдгийг чинь тодорхойлохын тулд нэг үзүүлэлт нь л 5-6 мянган төгрөг болдог. Тэгэхээр хүн бол одоо жишээл бид нар чинь байнга хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээ ингээд бичээд үзэх юм бол 100 бараг болно шүү дээ. Бид нар одоо жишээ нь ингээл хүмүүс одоо сүү, гэтэл сүү, үхрийн сүү, хоньны сүү, ямааны сүү ч гэдэг юм уу ингээд тэр болгоныг задлаад ингээл яваадах юм бол олон хүнсний бүтээгдэхүүн болно. Тэгэхээр тэр болгон дээр хэрвээ үзүүлнэ гэх юм бол эн чинь нэлээд өндөр өртөгтэй ийм шинжилгээ болчих гээд байгаа. Гэхдээ шаардлагатай хүмүүс нь бол хийх хэрэгтэй. Одоо жишээ нь хамгийн бага үзүүлэлтээр гэхэд 22 үзүүлэлтээр үзэхэд 120 мянга, за 40 үзүүлэлтээр гэхэд 90 үзүүлэлт нь гэхэд 400 мянган төгрөг болдог ийм шинжилгээ байдаг. За тэгэхээр энэ шинжилгээний маань ажиллаж байгаа тэр гол юу нь болохоор яг юуг тодорхойлоод байгаа вэ гэхээр за бид нар хоол идлээ. Хүн хоол идлээ. Эцэн хоол амд бутлагдаад шүлсэн дэвтэгдээд ходоод руу орно. За ходоодонд орсон хоол маань ходоодны хүчлээр боловсруулагдаад дараагийн шат 12 хуруу гисэнд орно. За 12 хуруу гисэнд хоол орсны дараа цөсний үдэнээс цөс ялгарч орж ирээд нойр улчирхаанаас нойр улчирхаан фермент орж ирээд 12 хуруу гисэнд хоолыг нарийн гисний хананд чимэгдэхүй золтол нь бүр жижиглж багсдаг одоо боловсруулдаг, задалдаг байгаа тийм. Жишээлбэл уургийг бол амин хүчлүүд болгож задлана. Өөх тосыг болохоор өөх тосны хүчил болгоод задалж чинь. Нүүрс усуудыг болохоор глюкоз болгоод ингээд фруктоз, лактоз гэдэг ингээд задалждаг тийм. Тэгэхээр бидний нарийн гиз гэдэг бол өөрөө бидний эзэн хоол хүнсийг цуснд оруулах хэмжээнд болтол ингээд задалж өгдөг ийм процессыг явагддаг байгаа. За гэтэл таны бид зохицохгүй тэр хүнсний бүтээгдэхүүнийг та хэрэглээ гэж бодъё. Энэ тохиолдолд юу болох вэ гэхээр таны нэгдүгээрт ходоодны хүчил хангалттай хэмжээгээр тэр хоолыг задалж чадаагүй тохиолдолд, хоёрдугаар таны цөсний хүчил тэр өөх тосыг сайн задалж одоо өөх тосны хүчил болгож задалж чадаагүй тохиолдолд, нойр улчирхай маань бусад одоо тэр ферментүүдэд ялгаруулж ингээ хоолыг боловсруулж чадаагүй ийм тохиолдолд таны тэр дутуу боловсрсон хоолны одоо хоол хүнс маань нарийн гидсний ханаар шимэгддэг. За ингээд шимэгдэхдээ бидний цусны одоо нарийн гидсний ханаар шимэгдээд цусны эргэлт рүү орно. За ингээд цусны эргэлтэнд орсон тэр задраагүй хүнсний бүтээгдэхүүн маань бидний биеийн одоо эргэлтээр цусан дотор ингээд явж байна. Тэгэхээр яг ер нь бол бидний эцсэн хоол хүнс маань эцсийн дүндээ хинт хэрэгтэй вэ гэхээр бидний эргэтэн бүрийн эсэд очих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр эс маань өөрт хэрэгцээтэй шим тижэл бодисоо бидний цуснд явж байгаа тэр шим тижээлээс бол авж байгаа. За тэгвэл тэр эс хэрвээ тэр шим тижээлийн бодисыг авч чадхааргүй хэмжээнд дутуу боловсрогдсон байх юм бол эс дотор орч чадлаггүйгээр эсийн гадна одоо өөрөөр хэлбэл бидний тэр цусан дотор эдийн шингэн дотор тэр дутуу боловсрсон хүнсний бүтээгдэхүүн маань явж яадаг. За энэ тохиолдолд бидний дархлааны эсүүд одоо жишээ нь хүний цусан дотор байх ёсгүй элемент байгаа тохиолдолд эдийн шингэн дотор байх ёсгүй юм одоо элемент явж байгаа тохиолдолд бидний дархлааны эсүүд үүнийг харийн бие байна гэж ойлгодог. Харийн бие гэхээр одоо жишээ нь бидний амьсгалаар юм уу хоол одоо унттай хамт орж ирсэн бактери янз бүрийн өвчин үүсгэгчүүдийг бол нянгуудыг одоо бидний дархлааны эсүүд таньж олоод тэгээд түүнийг одоо устгадаг ийм дархлааны тогтолцооны одоо хамгаалалт бол яг иймэрхүү 3 дахь хамгаалалт гэж ярьдаг тийм ээ. Одоо анх дахь хамгаалалт гэдэг бол хүний одоо шүлс байна, арьс байна, ходоодны хүчил байна. Энэ бол бидний биед орж ирсэн янз бүрийн одоо эмгэг төрүүлэгч тийм ээ өвчин үүсгэгчүүдийг эхлээд устгах гэж үздэг. Устгаж тодорхой хэмжээний чаддаг чадаагүйнүүдийн бидний дараагийн 2 дахь 3 дахь буюу өвөрмөц ийм дархлааны систем нь түүнийг устгадаг.
За тэгвэл бидний дархлааны систем нь бидний цусан дотор явж байгаа тэр дутуу боловсрсон хоолны одоо хүнсний бүтээгдэхүүнийг одоо тэр гэхдээ яг хоолоороо биш шүү дээ. Тэр чинь нөгөө молекул болоод задарчихсан байгаа. Тэр завсрын бүтээгдэхүүнийг гадны харийн бие байна. Магадгүй энэ бактери байх гэж бодоод түүний эсрэг биеүүдийг ялгаруулж эхэлдэг. За тэр эсрэг цусанд үүсэж байгаа эсрэг биеийг нь бид нэр одоо IgG гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ одоо хүнсний үл тохирлын тест гэдэг байгаа тэр цуснд үздэг лабораторийн үзүүлэлтүүд нь болохоор хүнсний бүтээгдэхүүн болгон дээр тэр IgG гэдэг тэр үзүүлэлтийг нь нормноос их вэ нү хэвийн хэмжээнд байна уу гэдгийг нь тодорхойлоо тон утгаар гаргаж ирдэг. Тэгээд хэрвээ тавьсан тэр норм одоо лавлах хэмжээнээс өндөр байх тохиолдолд таны бие махбод энэ хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулж чадахгүй байна. Энэ одоо боловсруулж чадаагүй учраас таны биед дархлааны эсрэг бие үүссэн одоо түүнийг ямар нэгэн гадны харийн биет гэж үзэж байна гэдэг ийм үзүүлэлтийг гаргадаг шинжилгээ байгаа. Энийг нь болохоор бид нар одоо хүнсний үл зохицлын үзүүлэлт гэж хэлдэг. За тэгэхээр сүүлийн үеийн судалгаагаар аваад үзэхэд дэлхийн нийт хүн амын 20 хүртэлх хувь нь ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн эсвэл хэд хэдэн төрлийн хүнсний бүтээгдэхүүнд бие нь зохицдггүй гэсэн ийм үзүүлэлтийг бол гаргацсан байгаа. Тэгэхээр чин 5 хүн дутмын нэг нь ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн эсвэл хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүнийг тэр хүний бие махбод бол боловсруулж чадахгүй байгаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр боловсруулж чадахгүй байна гэдэг чинь задлаад нөгөө эсийн түвшинд хүлээж авах хэмжээнд авчиж задлж чадахгүй байна гэсэн. Тэгэхээр бидний хотоодны хүчил тэр хэмжээнд хангалттай хэмжээгээр ялгархгүй, цөс тэр хэмжээгээр ялгархгүй, нойр улчирхай тэр хэмжээгээр ялгархгүй байгаа учраас тэр задраагүй тэр хүнсний бүтээгдэхүүнүүд маань бидний биед ерөөсөө зохицохгүй хоол болчихж байгаа. Тэгэхээр тэр зохицохгүй байгаа хүнсийг та хэрэглээд байж болохгүй гэсэн. Хэрвээ хэрэглээд авах юм бол таны бие махбодод нөгөө саяны хэлээд байгаа тэр одоо IgG-гээ үзүүлэлтүүд нь улам өндөр гараад байна. За ийм үзүүлэлттэй хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр та өөрийнхөө бие махбодыг бас анзаараад үзээрэй. За давын өмнө бол бидний өнөөдрийн яриад байгаа сэдв цээж хорсох сөөргөө байгаа. Тэгэхээр хэрвээ танд сөөргөө байгаа бол цээж хорсоод эсвэл хоолоо бачуураад ингээд тороод байдаг бол таны идэж байгаа хоол хүнсэнд үл цогцох хүнсний бүтээгдэхүүн нэг юм уу түүнээс дэш байна гэсэн үг. За тэрийг олж мэдэх хэрэгтэй. За би энгийн аргыг дараа нь зааж өгнө. Энэ бичлэгийнхаа төгсгөл зааж өгнө. За зарим хүн дээр болохоор гүйлэгдэг. Одоо ямар нэгэн тийм зохицохгүй хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэхээр гүйлэгдэг ийм хүмүүс байна. За зарим хүмүүсийн хувьд бол гидсэн дүүрээд унгуулад байдаг. За мөн арьсан улаадаг, арьсан дээр нь ямар нэгэн тууралт гардаг. За ерөнхийдөө одоо энэ хүнсний үл зохицлыг зөвхөн сөөргөө гэдэг утгаар нь биш, өргөн хүрээгээр нь, өргөн зураглаар нь харах юм бол одоо зарим арьсны өвчлөлүүд диатез, экзем, псориаз гэдээ яриад байдаг. За зарим хүмүүсийн хувьд үе мөчний өвчнүүд байдаг шүү дээ. Одоо үе мөч гэмтээд, ревматизм гэж яриад байдаг. Үе холбоос гэмтээд байгаа ийм өвчлөлтэй хүмүүс одоо автоиммуны өвчин гэж яриад байдаг. Одоо дархлааны тогтолцоо буруу ажиллаж байгаа ийм өвчлөлүүд хүртэл явж ер нь цаанаа бол таны идж байгаа хоол хүнсэнд үл зохицох хүнс байна л гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр хүнсний үл зохицол гэдэг бол сүүлийн үед бол бас их яригддаг болчихсон байгаа. Тэгэхээр тэр утгаараа би энэ дээр та нарт бас бүр онцлон зохилж хэлээд байгаамаа. Тэр үл зохицох хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэхээ болоорой, тэр бүтээгдэхүүнээ хар жагсаалтанд оруулаа гэж хэлэх гээд байна. За өөр арьсан дээр туурахаас гадна ямар зовир илэрдэг вэ гэхээр толгой нь ерөөсөө ямар нэгэн шалтгаангүйгээр байнга өвддөг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ зовиртой хүмүүс бол аль нэг хүнсний бүтээгдэхүүн тэр хүн тохирохгүй байна гэсэн. За мөн дотор нь муухай оргих, ядрах байна. За хэвлийн орчмоор өвдөх. За эсвэл бүр яг харшилтай хүн шиг хамраас нь нус гарах ч юм уу, нус гойжих ч юм уу. Иймэрхүү шинж тэмдэг илрээд байгаа хүмүүс бол бас өөрийгөө хүнсний үл зохицлын тестийг бол өгчөхөд бас илүүтэхгүй байхаа гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол цаанаа юу явагдаж байна гэхээр тухайн хүний хэрэгэлсэн хүнсний бүтээгдэхүүн эстэй шингэхгүй, эсэн түүнийг хүлээж авахгүй, эс хоорондын завсраар ингээд яваад байгаа учраас дархлааны систем маань одоо шаардлагагүй байхад хэд их юм дархлааны эсүүд байна те. Т эсүүд, Б эсүүд, макрофаг гэд бидний одоо
дархлааны цагаан эс гэж ярьдаг штэ. Олон төрлийн дархлааны эсүүдээ үйлдвэрлээд байгаа учраас тэгээ дээр нь тэр эсүүд маань тухайн тэр хүнсний бүтээгдэхүүнийг ингээд санамжиндаа авчдаг. Санах одоо эс гэж байдаг. Тэр эсүүд нь ерөөсөө тэр тухайн хүнсний бүтээгдэхүүнийг идэнгүүт эн чинь нөгөө юу вэ штэ. Гадны биет байна, харийн биет байна гэдээ ерөөсөө тэрийг хүлээж авахгүй ингээд байгаа учраас танд одоо саяны хэлсэн ийм завиурууд бол илэрч болдог байгаа. За хүнсний үл зохицол яагаад үүсдэг вэ гэдгийг одоо болтол судалж байгаа. Эрдэмтэд бол судлаад байгаа. Яг ерөнхий яг инээс болж ийна гэдгийг бол гаргаж тогтоож чадаагүй. Гэхдээ олон шалтгаан хүчин зүйлээс болдог гэдгийг бол ерөнхийдөө хид жагсаасан. За энэ дотроосоо одоо энэ сөөргөтэй хүмүүст тохирох тэр юу нь болохоор юу ах вэ гэхээр янз бүрийн ийм шавж устгалын эсрэг ийм агуулсан одоо тийм хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх тохиолдолд одоо нэг устгалын тэр нөө пестицидийн эсрэг гэл янз бүрийн ийм хор ашигласан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх тохиолдолд тухайн хүний биед одоо ийм урвал явагдаад үл зохицдог болж болдог гэж нэг хэсэг байгаа. За мөн юу байдгүй гэхээр тухайн хүн антибиотик хэрэглээд байх тусам антибиотикийг одоо зохистой хэрэглэхгүй өөрөө дур мэдэн хэрэглэх ч юм уу эсвэл ийм удаан хугацаагаар урт хугацаагаар антибиотикийн эмийн хэрэглэсэн хүмүүст бас энэ хүнсний үл зохицол бол их илүү төлхөө онцлогддог. Тийм учраас шаардлагагүй бол та эмийн одоо антибиотик эмчилгээ хийлгэхгүй хийлгэсэн бол дараа нь заавал эмийн эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээг бол хийлгэж авах хэрэгтэй. За мөн цаашлаад зарим одоо төрлийн бидний хэрэгэлдэг одоо эмийн төрлүүд байна. Тэр эмнүүд бол одоо энэ хүнсний үл зохицлыг бий болгоход бас нөлөөлдөг гэх мэтчлэн олон ийм шалтгаан байгаа. За тэгэхээр яг юунаас болсныг бол бид нэр өөрсдөө тодорхойлох бол боломжгүй. Тэгэхдээ бидний хийж чадах юм юу вэ гэхээр яг юу идэхээр бидний хотоод гэдс хямраад байна. Юу идэхээр илүү сөөргөө маань ингээд улам ихсээд байна гэдгээ мэдэх боломж бол хүн болгонд байгаа. За хүнсний үл зохицлыг бас зарим тохиолдолд хүмүүс харшилтай бас андуураад байдгийн. Тэгэхээр энэ хоёр бол шинж тэмдгийн хувьд ойролцоо мөртлөө энэ хоёр нь хоёр өөр эмгэг яваад байгаа. За харшил бол ерөөсөө огцон илэрдэг. Тухайн хүнсний бүтээгдэхүүнийг бага хэрэглэсэн ч хамаагүй, их хэрэглэсэн ч хамаагүй ерөөсөө шууд тухайн хүнсний зохицохгүй одоо тохиромжгүй тэр хүнсний бүтээгдэхүүн харшлах хүнсний бүтээгдэхүүн идэнгүүт одоо жишээ нь кинон дээр ч гэсэн гардаг штэ ингээд юун дотор нь бялуун дотор нь те нэг самрын харшилтай хүн жоохон самрын үртэс ингээд үүрмэг хийчихтэл харшил нүдлэл ингээд хоолоо молоо боогоол ингээд амьсгалж чадахгүй болол байдаг тийм одоо юу нэлээл бид нэр харж ирсэн шүү дээ. Тэгэхээр эн чинь юу яаж юм гэхээр харшил байхгүй тэр чинь өөрөөр хэлбэл харшил бол маш огцом илэрдэг. Тухайн тэр харшил өгөх хүнсний бүтээгдэхүүнийг маш багаар идэхэд л шууд илэрнэ. За дээр нь ерөөсөө тэр бүтээгдэхүүнийг идээл байвал гайгүй болно гэсэн юм байхгүй. Идээл байх тусам илрээл энэ гэсэн. Тэгэхээр ерөөсөө тухайн хүнсний бүтээгдэхүүн хэрвээ харшил байгаа бол тэр харшилтай бүтээгдэхүүнийг бол ерөөсөө насан туршдаа идэхгүй байх хэрэгтэй юм байна. Гэтэл хүнсний үл зохицол бол үүнээс өөр. Тэр хүнсний бүтээгдэхүүнийг идэхэд бол нэг тийм хүчтэй одоо тийм харшил шиг тийм амьсгал боогдож моогдоод одоо шууд сөөргөө ихсэл ийм байхгүй. Ер нь бол алгуур тэр хүний биед мэдрэгддэг. За тэгээд тухайн хүнсний бүтээгдэхүүнийг бага идэх юм бол гайгүй, их идэх юм бол илүү илэрдэг. За тэгэхээр бид нар гурилан бүтээгдэхүүнийг нэг зүсэм идэхэд цээж хорсохгүй байснаа 3 зүсэм идэнгүүд цээж хорсоод байна гэдэг чинь энэ бол тэр гурилан бүтээгдэхүүний үл зохицол явагдаад байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм учраас тухайн тэр хүнсний бүтээгдэхүүнийг багаар идэхэд илэрж байгаа бол энэ харшил хэмжээг нь ихсгээд байхад илэрж байгаа бол энэ тухайн хүнсний бүтээгдэхүүний үл зохицол явагдаж байна гэж үзэж болно. За тэгээд бас тохирохгүй тэр үл зохицох хүнсний бүтээгдэхүүн дээр төр зургийн үед бас илэрч болно. Тухайн үеийн тэр хүний сэтгэл санаа, биеийн байдал одоо өөр юу байдгийг тийм ээ стресс гэл янз бүрийн юмнаас болоод тэр үедээ тэр хүнсний бүтээгдэхүүн зохицохгүй байжснаа дараа нь зүгээр хэвэн болоо явах тохиолдол байдаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол юм жоохон юу байна? Ялгаа бол бас байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол хүнсний үл зохицол бол шууд амь насанд аюултай биш. Одоо харшил бол шууд амь нас одоо хоолоо боогоол явцдаг. Одоо саяхан тэр нэг 11 настай гадаадын нэг хүүхэд бялуу үедээ л ерөөсөө тэгээд тэр хэдэн цагийн дотор шууд шоконд ороод амьсгалын дутагдлалд ороод нас орсон тухай бичигдсэн байсан шүү дээ. Тэгэхээр яг тэрэн шиг
Өөрөөр хэлбэл хашил бол тийм айхтар хүчтэй илэрдэг. Гэтэл хүнсний үйл зохицол бол мэдэгдэхгүй хэдэн өдрөөр, хэдэн одоо 7 хоногоор, хэдэн сараар үргэлжлээд байж болдог. Тэгэхээр ийм нөгөө удаан илэрдэг учраас хүмүүс тэрийгэ мэдхгүй өдөр тутамдаа хэрэглээд байдаг. Одоо жишээлбэл сүүн бүтээгдэхүүний үйл зохицолтой хүмүүс бол одоо тэр дөнгөж уунгууд харшил шиг илэрхгүй учраас тэр хүн бол ингээд яваад сүүгээ тохирохгүй байхад нь хэрэглээл явах тохиолдол байдаг. Тийм учраас ерөнхийдөө өөрийгөө бас анзаараад явах хэрэгтэй байх нь тийм ээ. За тэгэхээр хүнсний үйл зохицол дээр бидний бас өөрөө мэдэж болох тэр зүйлүүд нь юу вэ гэхээр зарим нэг тохиолдолд бид нэр тухайн хүнсний бүтээгдэхүүнийг яг дангаар нь хэрэглэдэггүй шүү дээ. Одоо жишээ нь бид нэр одоо өндөгний хувьд үйл зохицолтой байлаа гэж бодъё л да. Тэгтэл чин тэр өндгөө бид нар дангаар нь идэхгүй махтай, гурилтай, ногоотой ингээд олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнтэй хамт идчихнэ. Тийм учраас тэгээд идчихээр чин яг хөө тэр хүн яг альнаас нь тэр хүнд одоо зохихгүй байна гэдгийг мэдхэд айгүй төвхтэй болчихж байгаамаа. Тийм учраас энэ тохиолдолд бид нэр яах вэ гэхээр одоо би та нарт хүнсний үйл зохицлоо тодорхойлох хамгийн энгийн аргыг хэлж өгч байна. Тэгэхээр ямар ч өртөггүйгээр мэдэж болох арга нь юу вэ гэхээр та өдөр тутамдаа хэрэглэдэг тэгээд миний хэлэх энэ 5 бүтээгдэхүүнийг өөрийнхөө өдөр тутмын хэрэглэнээс хасаарай. За энд нь юу болох вэ гэхээр гурилан бүтээгдэхүүн буюу глютен агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд. За глютений тухай бол энэ бүхэл бүтэн нэг том сэдв болно. Тийм учраас энийг би бол хэрвээ та нар сонирхож явах юм бол маш илбэг байдаг. Ер нь бол глютений харшилтай, глютений хүнсний бүтээгдэхүүний үйл зохицолтой хүмүүс бол их байдаг. Гурилан идэхэн мэдэхээр цээж илүү горсоод гороогоод байдаг, сөөргө илрээд байдаг хүмүүс нийтлэг их байдаг. Одоо манай дээр ирж үйлчлүүлж байгаа хүмүүс ч гэсэндээ бид нар эхлээд ирэхэд нь асуумж асуудаг. Та ямар хүнсний бүтээгдэхүүн илүү хэрэглэхэд таны энэ завир нэмэгддэг вэ гэж асуухад ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь бол гурилан бүтээгдэхүүн гэж хэлдэг. Ер нь хэд махан бүтээгдэхүүн идэхээр гайгүй байдаг, гурилан бүтээгдэхүүн идэхээр илүү одоо хоолой гороодаг, илүү цээж хорсдог гэж хэлж яадаг. Тийм учраас энэ бол цаана гурилан бүтээгдэхүүн дотор байгаа тэрхүү глютен гэж байгаа. Энэ глютений талаар бид нэр хэрвээ та нар сонирхож байвал бас дараагийн удаадаа бас нэг зөвлөгөө болгоод оруулъя. За тэгэхээр глютен агуулсан хүнсний бүтээгдэхүүн буюу гурилан бүтээгдэхүүн. За цаашлаад сүү байгаа. За тэгэхээр сүүн дээр бид нар юг ойлгох вэ гэхээр сүү бол өөрөө хүний биед задрахтаа энгийн ийм одоо нүүрс ус болж задардаг одоо лактоз гэдэг байгаа тийм. Лактоз гэдэг бол өөрөө нүүрс ус. За тэгэхээр тэр нүүрс усыг задлагдаг лактаз гэдэг энзим байгаа. Одоо фермент задлагч бодис байгаа. Тэр фермент нь тухайн хүний хувьд хэрвээ бага байх юм бол тэр сүүг боловсруулж чадахгүй учраас сүүн бүтээгдэхүүн хэрэглэсний дараа сөөргөө улам их нэмэгддэг. Улам их гашуу оргиж аманд нь гашуу мэдрэгддэг. Зарим хүмүүсийн бол гидсэн дүүрээ дунгуулад гүйлэгдэг. Тэгэхээр ийм одоо лактаз фермент багтай хүмүүсийн хувьд бол одоо энэ сүүн бүтээгдэхүүн бол ерөөсөө хэрэглэхгүй байх ёстой байдаг. Одоо манай дээр нэг тийм үйлчлүүлэгч ирж исэн. Сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр л ерөөсөө сөөргө нь улам нэмэгддэг. Ам нь бүр ингээд гашуу оргиод хилэн ам нь хатаад ингээд маш их зовиортой байдаг гэх. Тэгэхээр эн чинь юу явж ийн гэхээр тэр хүнд тэр сүг задлагдаг энзимүүд нь бага байна гэсэн. Тэгэхээр тэр сүг задлж чадахгүй байгаа учраас тэр хүний биед нөгөө одоо сүүний эсрэг биеуд үүссэн, дархлааны эсүүд үүссэн гэсэн. Хэрвээ тэр хүн шинжилгээ хийгээд үзэх юм бол одоо хуурай сүү байна уу, үнэний сүү байна уу, хоньны сүү байна уу, тэр аль сүүнд нь тэр хүн үл зохицоод байна гэдг нь гараад ирдэг. За тэгвэл та ихэнхдээ манайхан бол ер нь нөхрийн сүүл их, үнэний сүүл их хэрэгжилж байгаа бах тийм ээ. За тэгвэл та глютен агуулсан хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэхээ бүр болоод сүүн бүтээгдэхүүнээ хэрэглэхээ бүр болоод за тэгээд дараагийн нэг одоо энэ сөөргөг өдөөдөг хүнсний бүтээгдэхүүн бол өндөг гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр өндгөө огт бүр хэрэглэхээ болоод одоо шар буурцаг буюу шар буурцаг соус гэдэг тэр амтлагчуудыг бас хэрэглэхээ болоод тэгээд дээр нь самар орсон. Самар гэдэг нь болохоор бүх төрлийн самар орно. Одоо нөгөө хушны самар, хушиг тэгэл одоо сүүлийн үед их хэрэглэдэг болсон нөгөө алмонд гээл байгаа. Тэгэл газрын самар гэдэг ингээ олон төрлийн самар байгаа шүү дээ. Тэгэхээр тэр
уурахтай энэ бүтээгдэхүүнийг өөрийнхөө хоолны тэр жороосоо хасаад хар жагсаалтанд оруулчих нь штэ. Тэгээд тэр бүтээгдэхүүнийг хэрэглэхгүйгээр болж өгвөл 7 хоноод за бүр сайн болж өгвөл сар болох хэрэгтэй. За тэгэхээр энэ хооронд яг үгээр нөгөө таны бид байсан одоо өмнө нь хэрэгжилчихсэн байгаа тэр завсрын бүтээгдэхүүн бол гадагшлаад одоо аль нэг ялгаруулах хэрэгтнээр гадагшилж штэ. Дахиад нэмээд та тэр бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй болоод ирэхээр таны тэр сөөргөний завиар багасж ирнэ. За одоо өдөөдөг нөгөө 5 хүчин зүйлээ тавлангийн хэрвээ зэрэг бүгднгийн зогсоочих юм бол та маш хурдан одоо нөгөө хоолой горих шинж нь багасаад нөгөө сөөргөний шинж тэмдэг нь багасаад ирнэ. За ингээд хэд хоногийн тийм ээ бид нар бол нэг тодорхой юм схем гаргачихсан. Тэгээ тэр схемээр явуулна. Тэгэхээс биш тэгээд байнга л одоо энэ саяны хэлсэн бүтээгдэхүүн хэрэглэхгүй гэхээр ч одоо за яг хоо самар шар борцгийг хүн өдөр тутамдаа хэрэглэдэггүй маа гэхэд өндөг сүү гурилыг бол одоо монголчууд бол өргөн хэрэглэж байгаа. Гэтэл тэр бүтээгдэхүүнийг бид нэр хэрэглэхэ болчоор өөр юу хэрэглэх юм бэ гэд ингээд хэрэглэх бүтээгдэхүүний үндэсний бүтээгдэхүүний төрөл нэг цөөхөн болж байгаа юм шиг санагддаг л да. Гэхдээ яг үнэндээ бол тийм биш. Ер нь бол бид нар глютен агуулаагүй ийм хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаанд одоо энэ органик хүнсний борлуулдаг энэ бүх дэлгүүрүүд супермаркетуудад бүхэл бүтэн тасаг бий болчихсон байгаа. Тэдрээс бид нар аваад хэрэгжилж болно. За бид нар сүүг хэрвээ хэрэгжилж болохгүй бол сүүнээс өөр цагаан идэ байдаг. Бас одоо бид нар яг энэ лактозыг задлах шаардлагагүйгээр бид одоо шингэж чаддаг ийм хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгэхээр бид нар ирж байгаа үйлчлүүлэгчтэй бол энэ талаар зөвлөгөөг нь бол маш дэлгэрэнгүй хэлээд өгдөг байгаа. За тэгээд өндгийг жишээ нь эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдээ ингээд бүгднийг хэрэглэхэ болоод одоо өөр зөвшөөрөгдсөн үнсээ бол хэрэглэнэ. За тэгээд тэр зөвшөөрөгдсөн үнсээ хэрэглээ явж байхад таны завиар бол өдөр өдрөөр аажмаар багасна. За тэгээд мэдээж илүү хурдан үр дүн гаргахын тулд нөгөө нөхөн сэргээх эмчилгээгээ давхар хийж явдаг. Тэгэхээр бид нар болохоор нөхөн сэргээх эмчилгээн дээр одоо энэ ходоод гидсийг зочроогоод байгаа тэр хүчин зүйлээс хамгаалдаг ходоод гидсний хоол боловсруулах үйл ажиллагааг нь илүү хурдан сайн одоо хэвийн явуулахад нь тусалдаг тийм одоо зүгийн бүтээгдэхүүнүүд хэрэглүүлдэг. Тэгэхээр тэр бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд тэгээд дээр нь нөгөө өдөөгч хүчин зүйлээтэй хасах тохиолдолд завиар бол маш багасдаг. За тэгээд ингээд энэний дараагаас эхлүүлээд яг уу гэхээр нөгөө хүнсний бүтээгдэхүүнүүдээс баг багаар хэрэгжилж эхэлнэ. За хэрэглэхдээ бүгднгийн буцаад пал хитлэн зэрэг хэрэглээд эхэлчих юм бол дахиад хэд хоноод сөөргөө үсэл гороогоод эхэлнэ. Тийм учраас ингээд нэг нэгээр нь ээлжээр нь тодорхой юм үе шаттайгаар за энэ үе шатыг бол бид нар энэ зөвлөгөө өгөхдөө хэлж өгдөг. Тэгэхээр тийм тодорхой үе шаттайгаар хэрэглүүлнэ. Тэгээд тэр явцдаа тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэнгүүд одоо зогсоодсон байж байгаад хэрэглүүлээд эхлэнгүүд нөгөө сөөргөө маань илэрхгүй байгаа бол тэр хүнсний бүтээгдэхүүнээ яах вэ? Цаашаа үргэлжлүүлээд хэрэглээд явж болно. Өөрөөр хэлбэл хүнснийхээ нэр төрлийг бол нэмэгдүүлээд явж болно гэсэн. За одоо энэ үзэж байгаа хүмүүс хэрвээ энэ мэдээлэл танд хэрэгтэй тэгээ бусад өөр хүмүүст хэрэгтэй байгаа бол за ганцхан сөөргөө гэхгүй шүү. Энэ үе мөчний өвчтэй, арсны янз бүрийн өвчтэй, архаг өвч, арсны одоо яршил, псориаз, экзем, диатез гэдэг ийм асуудалтай хүмүүст энэ сэдв бол өөрөө бас хамаарна. Тийм учраас бусад хүмүүст эсвэл нөгөө гүйлгээд байдаг, эсвэл эсрэгээрээ бүр өтгөн хатаад байдаг ийм хүмүүс байх юм бол энэ мэдээллийг та түгээгээд тэр хүмүүст хэрэгтэй хүмүүст нь бас хүргээрэй. Та бусдад тийм ээ хэрэгтэй одоо буян тариарэ гэж одоо буйны үр цацаарэ гэж хэлмээр байна. Тэгэхээр зөвхөн өөрөө бити ганцхан мэдээд аваарэ, бусдаа хэлээрэ. Тэгэхээр бид нар ч гэсэндээ цаг гаргаад одоо өөрсдийнхөө ажлын цагийг ингээд хугасалж байгаа та нарт мэдээлэл бэлддэг, өгдөг, хүргэдэг байгаа. Тэгэхээр энэ бол олон хүнд хүрээд байх юм бол одоо бид нар монголчууд маань бас юу шүү дээ тийм ээ бие биендээ багч гэсэн мэддэг юм хуваалцж байвал их сайн. Тийм учраас энийгээ бас цааш нь түгээгээд шеэрлээд өгөөрэй. За тэгэхээр одоо та өөрийнхөө зохицохгүй байгаа тэр хүнсний бүтээгдэхүүнийг нэг нэгээр нь одоо зохицохгүй гэж бодож байгаа хүнсний бүтээгдэхүүнээ нэг нэгээрээ өөрийнхөө хоолндоо оруулж эхэлнэ. За ингээд оруулаад эхлэхэд хэрвээ тэр тухайн бүтээгдэхүүн хэрэглэхэд зовиргүй байвал окей те. Энийг ингээ өргөжлүүлээд хэрэглээд яваад байна гэсэн. Хэрэгжилжсэн чинь нэмээд оруулчихсан чинь
сөөргөө сэдрээд эсвэл нөгөө завир нь нэмэгдээд гүйлгээд гидсэн дүүрээд цанхаагаад өөр яадгийн одоо энэ ходоод гидсний асуудалтай хүнд байдаг нөгөө бүхэл завирууд байгаа штэ ходоод хөвлийгээр нүвдөөд гороогоод байгаа ийм шинж тэмдэг хэрвээ анзаарагдах юм бол тухайн хүнсний бүтээгдэхүүнээ дахиад хасна. Өөрөөр хэлбэл энэ хасах дэглэм гэж явдаг. Тэгэхээр бид нар тэр бүтээгдэхүүнийг ер нь та дахиад хэрэглэх шаардлагагүй болно гэсэн үг. За тэгээд ингээ явж байтал танд жишээ нь глютен хэрэглэхээр цавуулаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээр харшаад байгаа бол зохицохгүй байгаа бол тэр бүтээгдэхүүн орсон хүнсний бүтээгдэхүүнээ хасчаад одоо жишээ нь бид нар глютенгүй гурил, глютенгүй үр будаа гэж байгаа тэднийг нь хэрэглэж эхэлнэ. За хэрэглээд эхлэнгүүд нь одоо жишээ нь бид нар тэр глютенгүй гурил тийм ээ гэхэд одоо жишээ нь майлангийн гурил байж болно. Будаа гэхэд бид нар гурилжин будаа байж болно. Тэ гурилжин будаа бол өөрөө глютен агуулаагүй учраас чээж хорсдог хүнд хэрглэж болох хамгийн одоо шилдэг юм будаа бол гурилжин будаа буюу бор будаа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бор будаа байна. Энэ будаага хэрэглээд байж болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар болохгүй байгааг нь өөр болж байгаагаар нь орлуулж болно. За тэгэхээр дараагийнхаа цуврал бичлэгээр юу яа? Болохгүйг нь нэлээд сайн хэлж өгчгөөд болдгоодыг нь одоо орлуулж болохуудыг нь бас дахиад нэг тусад нь бичлэг болгоод оруулвал та нар дэлгүүр ороод худалдаа хийхдээ зөв хүнсний бүтээгдэхүүнээ авах боломжтой болно гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгээд хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонголоо. Зөв сонгосон ч гэсэндээ манайхан буруу их бэлтгэдэг. Тэгэхээр зөв хүнсийг зөв бэлтгэжээж тэгээд зөв цагт нь зөв хэрэгжилжээж л танд одоо сөөргөө гэдэг энэ завир ходоод гидсний асуудал алга болно. Тэгэхээр зөв хүнсний бүтээгдэхүүнийг хэдийгээр сонгосон ч гэсэндээ буруу бэлтгээд эхэлчихвэл ингээл үр дүнгүй болчихно гэсэн. Тийм учраас зөв хүнсийг зөв бэлтгэх хэрэгтэй. Одоо жишээ нь бид нар юу хэрэглэлээ гэж үтэй те ногоогоо хэрэглэлээ гэж одоо ногоо бол өөрөө сөөргөнд маш сайн эмчилгээ болдог. Тэгэхээр ногоо хэрэглэлээ гэхээр нөгөө ногооны салаад их хэрэглээд байдаг. Одоо шин ногооны салаад, өрцөө помидор хэрэглэдэг нөгөө салаад, навчит байцаа энтрийг ингээд хэрэглэсэн. Энэ бол ногоотой уулзраас симт ижээлтэй. Тэгээд ногоо уулзраас сэж хорсохгүй гээд ингээд хэрэглээд байдаг нь эндүүрэл болдог. Яагаад вэ гэхээр түүхийн ногоогоор бэлтгэсэн энэ хүнс бол өөрөө болгосон хүнснээсээ илүү удаан боловсрдог учраас сөөргөг өдөөчдөг. Тийм учраас бид нар одоо хоол хүнсээ бэлтгэхдээ зөв аргаар бэлтгэх хэрэгтэй бас ингэ болоод ирж байгаа. За тэгээд дээр нь энэ хоёрын одоо ач холбогдол бол их байхаас гадна гурав дахь нэг чухал ач холбогдол нь хизээ идэх вэ гэдэг нь бас маш чухал байдаг. Тэгэхээр зөв хүнсийг зөв бэлтгэжээд буруу цагт хэрэглээд авах юм бол бас л асуудал зохицуулагдахгүй болно гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр сөөргөөтэй хүний байрах алтан дүрм гэж байгаа. Тэр алтан дүрм нь юу вэ гэхээр цадтал бүйд өлөн бүү яваал гэдэг ийм дүрм байгаа шүү дээ. Тэгэхээр цадтлаа идэхгүй тулд хүн багаар идэнэ. Үлсэхгүй тулд хүн ойрхон идэнэ. Тэгэхээр хүн ойрхон идээд байх тохиолдолд ойрхон гэдэг нь ерөөсөө 3 цаг гэсэн. 3 цаг тутамд та юм идэнэ. 3 цаг тутамд гэхдээ нөгөө зохицдог хүнсээ идэн штэ. Зохицдог хүнсээ зөв аргаар бэлдээд идээд байхад таны нөгөө сөөргөөний завир бол илт багснаа. Тийм учраас ерөөсөө энэ хоолны дэглэм, хоолны жор тэгээд энэ амьдралын хэв маяг гэдэг бол ерөөсөө энэ сөөргөөний үед бол хамгийн чухал юм болоод байгаа. Тийм учраас энэ дээр би бас ингээд дахин та бүхэнд хэлээд байгаа юм учиртай. За энэ хүмүүс юм бичихгүй байгаа мөн гэж зогссон юм уу? Олон хүн үзээд дээш шар будаа, цагаан будаа ихээр хорсгодог РКЭ-г гинэ. За будааны төрлийн одоо үр будаа гэж байдаг. Үр будаа дотор чинь одоо бидний мэдэх хүүхдийн будаа, гурвалжин будаа, хүч будаа, шар будаа, цагаан будаа. За тэгээ сүүлийн үед болохоор кваноа будаа гэд байгаа те нөгөө одоо органик одоо эрүүл хоолтод байдаг ча гэд энэ бүхэн байгаа. Одоо нөгөө майлангийн үр гэд үр тариа үр будаа гэд эднэр бас маш их юу яадаг. Ерөнхийдөө нөгөө глютен агуулдаг. Тэгэхээр энэ глютенээс болоод
танд тохирохгүй байна гэсэн үг. Тэгэхээр та ерөөсөө шар будаага хэрэглэхээ бол цагаан будаага хэрэглэхээ бол хэрэглэхээ болоод та 7 хоног 14 хоног сар бол тэгсний дараа та дахиад бага хэмжээгээр хэрэглээд үзээ РКА-г. Тэгэхэд хэрвээ танд дахиад цээж хорсгож байгаа бол энэ бол таны үл цогцох хүнс байна ингээд болох нь шүү дээ. Тэгэл хорсгоод хэрэглээд байж болохгүй гэсэн үг байна тийм ээ. За сайн байна уу? Миний хоолой гороогоод юм идэхээр л гэхрүүлээд 14 хонлоо хоолой халуун шатаж хорсоод маш хэцүү байна. Ямар ийм уух вэ гэж байна. Одоо юу идэж чадахгүй, одоо юу ч идэж чадахгүй. Аль болох шингэн зүйл идээд Монгол байхгүй үзүүлэх боломжгүй байна гэж байна. За тэгэхээр хоолой эргээд нэг харчих тийм ээ. Ямар хүнс хэрэглээд байна. Тэгээ гороож байгаа тэр хүнсний бүтээгдэхүүн нь ямар хүнсний бүтээгдэхүүн идэхээр илүү гороож байна. Ямар цагт гороож байна. Хоол идэхийн өмнөх юм уу, хоол идсний дараа юм уу, эсвэл шөнө юм уу, үүрээр юм уу, ямар үед гороож байна. Тэрийг эхлээд мэдэж аваад тэгээд биднэр лөө чат бичээрээ тэгээд таны одоо тэр зохимжгүй байгаа хүнсийг хамтдаа олъё. Тэгээд танд алийг нь идэхээр танд илүү арай гайгүй хөнгөн байна. Тэрийг олоод мэдчих. Тэгээд эхлээд им уух гэхээсээ илүү эмгүүгээр ингээд зөв хоолоо олоод идчихвэл уг нь зүгээр байдаг. Им гэхэр чинь л одоо эмч нарын бичдэг одоо манайхад Францаас, Швейцараас, Японоос, Солонгосоос олон хүн ханддаг. Тэгэхээр Монгол хүмүүс маань ингээд дэлхийд даяар л амьдарч штэ. Тэгэхээр тэр хүмүүс маань бүгдээрээ адилхан Японд ч байсан, Швейцарт ч, Францт ч байсан хүмүүс яг таны энэ хэлж байгаа гороож байгаа шинж тэмдгийг хэлээд эмчтэр очиход бүгдэнд нь юу гэж юм гэхээр яг адилхан ходоодны хүчил дарангуулдаг эмэл өгцгөөж байгаа. Энэ бол Монголд ч адилхан, гадаад ч адилхан байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө одоо яг ийм завир хэлсэн хүнд ийм юм өгнө гэсэн цаанаас нь одоо өгсөн зааварчилгааныхаа дагуу энэ эмч бол зөвхөн тэр хүчил дарангуулах ийм өгнө. Гэхдээ энэ бол завир намдаж байгаа болохоос биш таны тэр өвчний цаад шалтгааны чинь бол арилгаж байгаа хэрэг огт биш юм байгаа. Тэгэхээр нэгдүгээр таны ходоодны хүчил ямар байна? Бид нар ходоодны хүчил ихүү багуу гэд бичлэг тавьсан байгаа. Тэр бичлэгийг үзээрэй. Тэн дээрээс ходоодны хүчил хэрвээ бага байх юм бол ходоодны хүчлийг хэвийн болгох арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрвээ таны цөс өтгөрөлтэй байгаа бол цөсний үйл ажиллагааг хэвийн болгох хэрэгтэй. Тогтмол цагт хооллох хэрэгтэй. Дээр нь нөгөө цөс сайн ялгаруулах юм иллэгийг хийх хэрэгтэй. Тэр талаар бид нар бас бичлэг оруулсан. Тэгэхээр бидний өмнөх бичлэгүүдийг бас үзээрэй. За тэгээд нойр улчирхай хэрвээ фермент нь багасаад байх юм бол бас яг иймэрхүү дээшээ горох шинж тэмдгүүд бий болно шүү. Тэгэхээр им уух бол мэдээж тодорхой схемээр уух нь зөв. Гэхдээ байнга уух нь бол мэдээж асуудлыг шийдэхгүй. Тийм учраас танд ийм зөвлөгөө өгье доо. Тэгээд усаа сайн уугаарай. За баярлалаа. Нар мандах юм чи гоё өрөөл байна. Буян дэлгэрэх болтугай гинэ. Буян дэлгэрэх болтугай. Өрөөл батаршгүй. За өмнөх лайвуудаар яригадаад байсан ходоодоо дурандуулаа шинжилгээг өгчөөд хариугаа бариад цаг авч үзүүлж болох юм байна лээ шүү гэж юм тийм ээ. Манайх ерөнхийдөө эх 7 хоногийн цаг бараг дуусч байгаа. Та 95:00 47:57 гэдэг цагаар цаг аваад ирээд үзүүлээрэй. Зөвлөгөө аваарай. Бид нэр зөвлөгөөн дээр юу хэлдэг вэ гэхээр тухайн хүнд хэрэгтэй нөхөн сэргээх эмчилгээг хэлж өгдөг. Зөвхөн одоо манайх бол өөрөө худалдааны байгууллага зөвгийн бүтээгдэхүүнээр нөхөн сэргээх эмчилгээ хийдэг ийм бүтээгдэхүүнийг борлуулдаг худалдааны байгууллага байгаа. Гэхдээ бид нар зөвхөн бүтээгдэхүүнийг ганцхан өгдөг юм бүтээгдэхүүнтэйгээ хамт тэр хүний өвчний шалтгааныг тодруулж өгдөг. Тэрийг тодруулахын тулд тухайн хүний ходоодны дурангийн зураг, дурангийн эмчийн дүгнэлт, за тэгээд хөвлийн эхо эмчийн дүгнэлт, за шаардлагатай бол биохимийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ гээд ийм шинжилгээнүүд дээр нь үндэслээд тухайн хүний эмчийн тавьсан оншин дээр харж агаад тэгээд дээр нь тэр хүнд өөрт нь бид нар асуумжуудаг, нэлээд дэлгэрэнгүй ярилцдаг, тухайн хүнтэйгээ бүтэн цаг бид нар ярилцдаг. Тэр ярилцах явцдаа тэр хүний амьдралын хэв маяг дээр нь юу буруу байна, хоолтон дээр нь юу буруу байна, энэ бүхнийг илрүүлж агаад тэгээд тухайн хүндээ тохирсон хоолны зөвлөгөөг бид нар өгдөг, амьдралын хэв маягийн зөвлөгөөг өгдөг. Тэгээд дээр нь амьсгалын дасгал илэрхийлгийг бол бид нэр ингээд бичлэгээр өгөөд ингээд харилцаа холбоотой явдаг учраас манай хэрэглэгчид бол үр дүн их сайн гардаг. Тэгээд дээр нь
ер нь бол яг ингээд тууштай дэглэмээ бариа явж байгаа хүмүүс бол цаашаа нөхөн сэргээгдэхээс гадна тухайн өвчин ангаах юм үе шатандаа ордог байгаа. Тэгэхээр эмийн эмчилгээ шаардлагатай хүнд бол мэдээж эмийн эмчилгээг гадуураа эмчээрээ бичүүлээд эмнэлгээрээ явчихна. Эмчилгээний дараа бид нарт дээр ирж ингээд цаг аваад нөхөн сэргээх эмчилгээ бичүүлээд ингээд явдаг байгаа. За манай хэрэглэгчид бол энэ лайвыг бол бүгд үздэг. Мөн ирж байгаа хүмүүс маань бүгдээрээ бидний хийж байгаа энэ бичлэгүүдийг үзээд хурж ирдэг. Тэгээд бидний өгсөн энэ зөвлөгөөнүүдийг бол маш сайн мөрдөөд эхэлчихсэн байдаг. Тэгэхээр та бүхэн бүгдэнд нь талархаж байна. Ийм гоё өөртөө цаг гаргаад эрүүл мэндэд мэдлэг олоод явж байгаа та нарт бас бүгдэнд чинь баяр хүргэе. За тэгээ хамгийн гол нь хэрвээ танд тийм ээ ямар нэгэн эмийн эмчилгээ бай, эмийн эмчилгээ биш нөхөн энцүрэх эмчилгээч бай, завир хэрвээ намдахгүй байгаа бол та амьдралын хэм маягаа ерөөсөө засаагүй байна л гэсэн үг. Тэгэхээр амьдралын хэм маяг хоолны дэглэм засч ээж таны өвчин илааш шүү. Тэгэхгүй бол зөвхөн эмэнд найдаж болохгүй. За ингээд өнөөдрийнхөө өгөх зөвлөгөөнөөс зүгээр дүгнээд хэлэхэд та ходоод гидсээ гимтээдэг нөгөө эмч нарын өгдөг нийтлэг юм хүнсний бүтээгдэхүүнийг угаасаа хэрэглэхгүй байна. Дээр нь 5 төрлийн хэлсэн тийм ээ гурилан бүтээгдэхүүн, сүү, өндөг, тэгээ шар буурцаг, самар гэсэн энэ бүтээгдэхүүнүүдийг бүгднгийн нэг 7 хоног, 14 хоног болж өгвөл чадвал сар хэрэглэхгүй байгаад өөр бусад бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Таны зовир багсан шүү. Тэгэхэд нь эргээгээд багаар тэр хүнсний бүтээгдэхүүнээсээ нэгээр оруулж ирээд зовир илэрхгүй байл тэр бүтээгдэхүүн танд тохирж ин зовир илрээд байвал ерөөсөө тохирохгүй юм байна гэд хасаарай. За бүр их ингэж удаан явахгүй гэж байгаа бол та лабораториудад очиод шинжилгээ хийлгээд IgG өвөрмөц дархлааны эсрэг бий буюу таны хүнсний үйл зохицлын үзүүлэлтэд гаргаад тэр бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй явбал таны сөөргөөнд их тустай. Дээр нь ерөөсөө таны бие махбодод нийтдээ бол маш чухал ийм хүчин зүйл шүү. Тэгэхээр хүний хооллолт гэдэг бол эрүүл мэндэд хамгийн том хүчин нөлөө болдог. Гэдэс өвчтэй бол ерөөсөө хүний цус хизээч эрүүл байж чадахгүй, үе мөч эрүүл байж чадахгүй, тарих толгой өвдсөн ийм байдаг. Тийм учраас ерөөсөө гидсээ эрүүлжүүлэх хэрэгтэй. Гидсээ эрүүлжүүлэхийн тулд гидс рүү ордог ихэнх шатны боловсруулалт хийгдээд байгаа. Ходоод 12 хуруу гидс амны хүндийд хоол боловсруулах энэ үйл ажиллагаа чинь хэвэн явагдаж байх ёстой шүү. Тийм учраас бидний өгөөд байгаа энэ цуврал зөвлөгөөнүүдийг дагаад яваад байхад таны амьдралын хэв маягт хоол боловсруулалтанд бас их өөрчлөлт орно гэдэгт итгэлтэй байна. За ингээд өнөөдрийнхээ бичлэгээр төр завсарлыг эх 7 хоногт залгуулад бас энэ бичлэгүүд маань хооллолтын талаарх зөвлөгөө маань үргэлжлээд явагдах болно. Тэгээд та бүхнийг аль болохоор хоолоороо өөрийгөө ангаахыг хүсье. Ходоодоо эмгүү ангаад сурцгаая. Эрүүл энхийг хүсье. Бүгдээрээ тэгээд сайхан зөв хооллоод зөв амьдралын хэв маягийг хөвшүүлцгээе. За баяртай.